Хэлцэх асуудлын дарааллын дагуу 6 дугаар асуудал цөлжилтөө тэмцэх тухай Нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенцийн талуудын 17 дугаар баг хурал COP17 зохион байгуулах зөвшөөрөл олгох тухай асуудлыг нийслэлийн засаг даргын нийгмийн салбар ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Амар Төвшин танилцуулна. Ноён Амар Төвшин таныг эндэрт төрж байна. За цөлжилтөө тэмцэх тухай Нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг зохион байгуулалт ажлын бэлтгэл ажлын талаар та бүхэндээ товч танилцуулъя. Нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтөө тэмцэх тухай суурь конвенц нь 1996 оны 12 дугаар сард хүчин төгөлдөр болж 196 орн нэгдэн орсон бөгөөд Монгол улс уг конвенцэд 1996 онд нэгдэн орсон. Конвенцийн талуудын баг хурлыг 2 жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд талуудаас ирүүлсэн хүсэлтийн дагуу хурлыг хүлээн авч зохион байгуулах улсыг нэгдсэн хуралдаанаар хилцэн шийдвэрлэдэг. Нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтөө тэмцэх конвенцийн талуудын 15 дугаар баг хурал 2022 онд Кот д'Ивуар улсын Абижан хотод зохион байгуулагдаж 189 улсын 7000 гаруй төлөөлөгч оролцсон. Конвенцийн үеэр конвенцийн хэрэгжилтийн тайлан цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн бодлого, шийдвэрүүдийг баталсан бөгөөд баг хурлын нэгдсэн хуралдаанаар 16 дугаар баг хурлыг Сауди Арабид, 17 дугаар баг хурлыг Монгол улсад зохион байгуулах тухай шийдвэрийг гишүүн улсууд санал нэгтэйгээр тус дэмжин баталсан. Цөлжилтөө тэмцэх тухай Нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенцийн талуудын 16 дугаар баг хурал Сауди Арабын хаант улсад 2024 оны 12 дугаар сарын 2-оос 13-ны өдөр зохион байгуулагдсан. Энэхүү COP 16 дугаар хурал зохион байгуулагдсан туршлагаас та бүхэнд товч танилцуулахад COP 16 дугаар баг хурлыг зохион байгуулахад 775-ыг үрчгэн 520 м-ийн харьцаатай буюу 40 га талбайд зохион байгуулж исэн. 6 хэсэгчил төлөвлөлт зохион байгуулахад нэгт угтах хэсэг болон төрийн далбай хэсэг 2 га талбайд, цэнхэр бүс болон өндөр түвшний хурлын хэсэгт 12 га талбай, ногоон бүс болон аж ахуй олон нийтэд зориулсан хэсгийг 11 га талбайд, зохион байгуулагчдын хэсэг буюу техник хэсэг 2.5 га, нийтийн зогсоол 5 га, автобусын зогсоо 2 гагаар тус шийдэж өгсөн байсан. COP 16 дахь баг хурлын хувьд зохион байгуулалт, хурлын хэсгүүдийн уялдаа холбоо, оролцогч нарын тав тухтай байдал гэх мэт асуудлуудыг маш сайн шийдвэрлэж өгсөн байсан. Сауди Арабын хаант улс нь олон улсын зөвлөх үйлчилгээний GL компаниар талбайн ажлын зураг болон бүтээн байгуулалт, тогтчлтын ажлыг гүйцэтгэн ажиллуулж байсан билээ. COP 16 дахь баг хурлын техник хэсэгт дэд бүтцийг төлөвлөж, дэд бүтцэн зөөврийн буюу төр байгууламжаар шийдвэрлсэн байсныг та бүхэн слайд дээрээс ингээд харж байна. Монгол Улсын засгийн газрын 2025 оны нийслэлийг дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарсан тухай 2024 оны 229 дугаар тогтоолыг та бүхэнд дурдахад тус тогтоолын 1-р зааснаар цөлжилтөө тэмцэх Нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг Монгол улсад 2026 оны 3 дугаар үлрэлт зохион байгуулах бэлтгэл ажлыг хангалттай холбогдуулан 2025 оныг нийслэлийн дэд бүтцийг хөгжлийн дэмжих жил болгон зарласууга 3 зааснаар цөлжилтөө тэмцэх тухай Нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенцийн талуудын 17 дугаар баг хурлын бэлтгэл ажил нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд төлөвлөсөн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг засгийн газрын гишүүдэд үүрэг болсон гэж тус заасан байдаг. Мөн Монгол Улсын засгийн газрын 2025 оны 28 дугаартай үндэсний хороо байгуулах бүрэлдэхүүн батлах тухай тогтоолыг баталсан. За үүнд нэгт заасны дагуу цөлжилтөө тэмцэх Нэгдсэн үндэсний байгууллагын суурь конвенцийн оролцогчид талуудын 17 дахь баг хурал 2026 онд Монгол улс зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, салбар хороодын үйл ажиллагааг уялдан зохицуулах чиг үүрэг бүхий үндэсний хороог байгуулж бүрэлдэхүүнийг хавсалж ёсоор баталсуугаа гэж зааснаар энэхүү ажлын бэлтгэл ажил бол өнөө хүртэл хэрэгжээд явж байна. COP-ийн баг хурал ойролцоогоор 10-аас 12 өдөр үргэлжилнэ. Нэгдсэн үндэсний байгууллагын зүгээс энэхүү хурлыг зохион байгуулахад хэсэг бүрт багтаамжийн шаардлага, тайз, хурлын өрөөний тоо, хурлын танхимын хэмжээ, багтаамж гэх шаардлагуудыг тавьдаг. Талуудын баг хурлын хүрээнд дараах арга хэмжээг зохион байгуулахад үүнд дээд түвшний арга хэмжээ нь 1 өдөр 500 орчим төлөөлөгч оролцсноо. Сайд нарын түвшний уулзалт 2 өдөр болох бөгөөд 300 орчим төлөөлөгч. Нэгдсэн хуралдаан 8-аас 10 өдөр үргэлжлэх бөгөөд дээрх арга хэмжээнд бол ойролцоогоор 5-аас 6 мянган төлөөлөгч оролцсноо.
хороод болон ажлын хэсгийн хуралдаан 10-аас 12 өдөр, сэдвчилсэн тусгай арга хэмжээ нь 10-аас 12 өдөр, үзэсгэлэн 10-аас 12 өдөр болоо зохион байгуулагддаг бөгөөд зөвлөлтөө тэмцэх хүрээнд үндэсний түвшний хэрэгжүүлж буй арга хэмжээний танилцуулга аяллуудыг мөн нэгэн зэрэг зохион байгуулагдана. COP17 баг хурлыг зохион байгуулагдах 50 дахь газрын хэмжээний шаардлагыг та бүхэн танилцуулъя. Цэнхэр бүсэд багаар тооцохдоо 40,000 м², хамгийн ихдээ 100 м² байдаг. За энэ бол түрүүн танилцуулсан цэнхэр бүс байгаа. За харин ногоон бүстэй бол багаар тооцохдоо 5,000, ихээр тооцохдоо 15,000 цэвэр талбайгаар бол шаардлагатай гэдгийг Нэгдсэн үндэсний байгууллагаас шаардлага тавьж байгаа. Нийс Улаанбаатар хотод COP17 баг хурлыг зохион байгуулах боломжит байршлуудыг Нэгдсэн үндэсний байгууллагаас ирсэн төлөөлөгчдийн хамт 6 байршлыг бол газар дээр нь явж үзсэн. За энийхт Төв Цэнгэлт хүрээлэн, Степ Арена, Президент спорт комплекс, Шангрилагийн Хит парк, төрийн ордон ба Сүхбаатарын талбай үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр ажлын хэсэг явж танилцсан болно. Байршлыг тогтооход үн, хурал руу нэвтрэх боломж, аюулгүй байдал, гадаад оролцогчдын байрлах зочид буудал болон тээвэрлэлт, бэлтгэл ажил хангах хугацаа зэрэг үзүүлэлтүүдийг авч судлахад хамгийн боломжтойг нь үндэсний цэцэрлэгт хүрээлэн шалгарсан байдаг. Тиймээс үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нийт 973,000 м² талбайны 38,000 м² талбайд COP17 баг хурлыг зохион байгуулахад тохиромжтой гэсэн дүн гарлаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зохион байгуулагдсанаар сул талуудын дуртахад газар ашиглах зөвшөөрөл шаардлагатай. За ийм учраас бол энэхүү танилцуулгыг та бүхэнд бол хүргэж газар ашиглах зөвшөөрлийг бол хүсэж байгаа. За мөн дэд зүс байхгүй, тогтчлолт ногоон байгууламж хийгдээгүй, орц гарц шинээр хийх шаардлагатай бөгөөд эдгээр асуудлуудыг шийдвэх шаардлагатай. За давуу тал нь бол хангалттай тэгш талбайтай, уян хатан загварыг зохион байгуулалтаа сонголтоо, хотын төв болон зочид буудлуудаа орхин орчны бүсүүдэд ногоон бүсүүл тохиромжтойгоор бол орж ирж байна. За мөн та бүхний харж байгаачлаа үндэсний цэцэрлэг хүрээлэнд сонгогдсон COP17 талбай хүртэл зайг авч үзвэл их тэнгэрийн уулзуураас 5.5 км зайтай, төв талбайгаас 6.2 км зайтай, цэцэрлэг хүрээлэнгийн орчны хэсэг буюу тогтчлолт хийсэн талбайгаас 2 км зайтайгаар оруулж ирж байна. Тухайн байршил нь дээгүүр болон доогуур цахилгааны ил далд чугам сүлжээ байхгүй, шинээр төлөвлөлт хийхэд тохиромжтой, цаашаа цэцэрлэг хүрээлэнгээр үйлчлүүлж байгаа иргэдэд хөл хөдөлгөөнийг авч орцох гарцтай болох нь бол үлдэнэ. За та бүхэн мөн COP17 хурлыг цэцэрлэг хүрээлэнгийн 38,000 м² талбай дээр зохион байгуулах зөвшөөрлийг олгож өгнө гэж танилцуулж байна. За баярлалаа. Хэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуултад төлөөлөгч авъя. Асуултад төлөөлөгч. За 3 төлөөлөгчөөр таслаа. Оюнзул, Төмөр Төмөө Зундууд орж. Оюнзул төлөөлөгч. За. Нэг том газар харагдаад тэнд бүх арга хэмжээг зохион байгуулчмаар тэнд бүх бүтээн байгуулалтыг хийчмээр л санагдаад ах шиг байна л да энэ хүмүүст. За мэдээж COP17-г бол дэмжиж байна. Энэ арга хэмжээ Монгол улсад зохион байгуулагдана гэдэг бол олон улсын түвшинд мөн одоо дэлхийн хэмжээнд маш нэр хүндийн асуудал, ач холбогдол нь ч гэсэн нэлээд томоор яригдана. Чухам яагаад заавал өчнөө хуульд дүрм зөрчиж үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр зохион байгуулагдах гээд байгааг нь би ерөөсөй ойлгохгүй байна. Энэ байгууллагыг бас өмнө нь удирдах байсан даргын хувьд. За тэгээд би нэг хідэн танин мэдхүн ойлголт өгье. Хүмүүс мэдэхгүй байх шиг байна. За үндэсний цэцэрлэгт хүрээлэн 2009 онд байгуулагдсан. Анх бол 1200 гаруй гаатай төлөвлөгдөж байгаа, сүүлдээ 973-аар одоо газар нь батлагдсан. 2014 онд ерөнхий төлөвлөгөө нийслэлийн иргэдийн уралаар батлагдсан байхгүй юу? Тэрнээс хойш энэ ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт ороогүй. Тэгэхээр бид энд ямар ч зүйл хийх байсан энэ ерөнхий төлөвлөгөөг өөрчлөх шаардлагатай гэсэн үг. За дараагаар нь 2023 онд одоо ерөнхий төлөвлөгөө хийгдээгүй байсан 720 га буюу бидний яг одоо энэ COP17 зохион байгуулах гээд байгаа энэ талбай хамарж байгаа энэ газрын ногоон байгууламжийн мастер төлөвлөгөөг хотын ерөнхий архитектор баталсан байхгүй юу? Тэгэхээр энэ мастер төлөвлөгөөг бид нэр өөрчилж ерөнхий төлөвлөгөөг өөрчилж энэ асуудлыг оруулж ирэх ёстой. За дараагаар нь байгаль орчны ерөнхий үнэлгээг мөн 2023 онд хөрсний судалгаатай хамт гаргаж хийгдсэн байгаа. Тэгээ энэ бүх үнэлгээн дээр өнөөдрийн бидний ярьж байгаа энэ зүйлийг алийг ч хийж болохгүй.
За дээр нь үндэсний цэцэрлэг төрөлн бол ундны усны их үүсвэр. Ногоон байгууламжийн нийслэлийн ногоон байгууламжийн 4/1-ийг дангаараа бүрдүүлдэг. Энд зөвхөн мод тарих ёстой газар байхгүй юу? Улсын тусгай хамгаалттай. Дотоодын цэргийн 805 дугаар анги хамгаалдаг онцгой объект байхгүй юу? Тэгэхэд бид нар онцгой объект руугаа ингээд дайрч орж штэ. За, байгаль орчны тухай хууль, усны тухай хуулийг бид нар зөрчиж байна. Энд 1 метраас доош гүн газар ухаж болохгүй. Барилга байгууламж барьж болохгүй. 2009 оноос хойш энэ хуулийн дагуу бид нар үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Өмнөх удирдлагуудын хувьд ч гэсэн яг энэ хууль дүрм журмуудыг барьж ирсэн. Тэгээ яг энэ цаг үед ингээд энэ хууль дүрм журм нь алдагдаад явж байгаад тун харамсаж байна. Маш их харамсаж байна. За, би хэдэн зүйл асууя. Нэгдүгээр ус сувгийн удирдах газраас тодруулж асууя. Та бүхэн энийг зөвшөөрж байгаа мó? Дэмжиж байгаа мó? Болж байгаа мó? Худаг руу 100 м ойртож 200 м-ийн радиус дотор мод тарихад л ус сувгийн инженерүүд ирээд зогсоодог байсан шүү дээ. Дээр нь нийслэлийн газрын албанаас цэцэрлэг түрээлэнд бичиг ирж исэн өнгөрсөн онд 0 буулгаа, 0 энд байгуулах боломжгүй гэд. Тэгэхээр энэ олон мянган хүний 0-ийн асуудлыг яаж шийдэх гэж байгаа? 1 метрээс доошоо ухахгүйгээр ямар 0-оор шийдэх гэж байгаа? 1 метрээс доошоо ухахгүйгээр яаж байгууламж барих гэж байгаа? За, дээр нь хэрэглээний усны асуудлыг яаж шийдэх гэж байгаа? Бид нар дураараа худаг ухаж болохгүй шүү дээ. Энд хуулиараа хоригддог шүү дээ. За, дээр нь тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд таригдсан маш олон байгууллага, хувь хүн, иргэд, гэр бүл одоо төлбөрөө төлөөд мод тарьсан талбай дээр энэ ажил чинь төлөвлөгдөж байгаа юм байна шүү дээ. Өнгөрсөн 4 жил мод таригдсан, мод нь ургаж байгаа талбай байна шүү дээ. Хэдэн мод хөдлөх гэж байгаа. За, дээр нь богдуулын захиргаанаас бид нэр заавал зөвшөөрөл авах ёстой. Өнөөдөр энэ асуудлыг орж ирэхдээ богдуулын захиргаанаас зөвшөөрөл авсан юм уу? Дээр нь усны газраас бид нэр зөвшөөрөл авах ёстой. Усны газраас зөвшөөрөл авсан юм уу? Одоо зүгээр жишээ болгоод хэлэхэд сая соёлын арга хэмжээ үндэсний цэцэрлэг түрээлэн дээр боллоо штэ. Сайхан арга хэмжээ болсон, дэмжиж гин. Гэхдээ мал амтан 5 шуу малаа оруулсан. Энд чинь хуулиараа хоригддаг штэ. Үндэсний цэцэрлэг түрээлэн дээр нохоос ахиглуулахыг хүртэл хуулиараа хоригддаг байхгүй юу? Яагаад хуулиа ингэ зөрчөөд байгаа юм? Тэгвэл энэ хуулиудаа хүчингү болгочих л тоо. Тэгээ энэ асуудлаа оруулж ирээч. Тэгээ өчнөө түмэн хүн цуглуулад 5 шуу малаа оруулад нэг сайхан ажил хийхээ хажуугаар нөгөө олон нялх мод нөгөө унтаа байдалд байгаа моднуудаа ингээ хуглаад гიშиглээд түүэж штэ үндэсний цэцэрлэг түрээлэнг. Яг юу болоод байгаа юм би энийг ойлгохгүй байна. Яагаад үндэсний цэцэрлэг түрээлэнг ингээд хайрлахгүй бид нар нөгөө мөнгө амьсгаагаа төгжөөд мөнгө тоолоод үзгээд үг байдаг. Бид нар өнөөдөр энэ 973 га талбайгаас хумслаад дуусгах гэж байгаа юм уу? Яах гэж байгаа? Би энийг тодруулж асуумаар байна. За, амар төвшин дарга, араас нь төрхүү дарга, газрын албаны Мөнхбаатар дарга, ерөнхий архитектор, за өөр байгаль орчноос хэн байна? Хүмүүс асуултанд хариултаа бэлдэж байгаарай. За, амар төвшин дарга. За, бид нэр түрүүний танилцуулах гарсан дагуу нэгдсэн үндэсний байгууллагаас ирсэн ажлын хэсэгтээ бол 6 газар бол үүж танилцсан байгаа. За, энэ дээр бол нэг зүйлийг бас онцлог хэлэх бол энэ бол дандаа төр байгууламжууд бол байна. Тэрнээс бол ямар нэг фундамент ч юм уу яаж тий дандаа төр байгууламжууд бол байна. Тэрнээс бол нэг 10-аас 13 хоногийн хугацаанд бол ингээ хурал болоод дуусаад тэгээ буцаа бүгд хураагдаад ингээд явнаа. За, усны ундны усны асуудалтай холбоо төрхүү дарааг хариулах бах. За, тэгээд энэ төр байгууламж болохоор энэ мастер төлөвлөгөөн дээр бол янз бүрийн нэг өөрчлөлтүүд бол орохгүй гэсэн байгаа. Ямар нэгэн жишээс байгууламж баригдахгүй, үлдэх юм байхгүй. Энэ ч нэсэл юу үлдэх юм бол инженерийн шугамшилжээний асуудал бол ингээд үлдчихэж байгаа маа. Бусд нь бол нэг 13 хоног байгаа. Тэгээд хураагдаад буцаад зөөгдөд бол газар чөлөөлт бол хийгдэж явнаа. За, төрхүү дарга. Төрхүү дарга хариулъя. Оюун зөвлөлтийн асуултанд. За, өдрийн мэнд хүргье. Юу юм бэ лээ? COP17 гэж нэгдсэн үндэсний байгууллагаас одоо нийтдээ 1992 оноос хойш ингээд хийж байгаа юм хилцүүлэг юм бэл. Энэ төсөл. Тэгээ энэ жил бол Монгол улсад хийх ёстой гэдэг. За, тэрийг нь бол Монгол улсын ерөнхийлөгч одоо сая энэний урднах одоо хуралдаар очиод за Монгол улсад одоо энийг хийж одоо энэ чөлөөттэй одоо тэмцэх талаар энэ хурлыг одоо бий болгоё гэсэн юм асуудал явж байгаа юм байна. За, үүний дагуу манай байгууллага одоо тэр усаа хангамжаар нь бол хангаж өгөх
ёстой. За мөн гарсан бохрын татан зайлуулах юм ёстой юм хийж ажлыг хийж. За энэ ажлыг хийхин тулд бид бүхэн бол дэд үтсийг татж байгаа. Яагаад тэгэхээр цаанаасаа тийм стандарт тавьдсан бил. Тэр стандарт нь юу гэхээр зөөврөөр ямар нэгэн одоо асуудлыг ярихгүй мөн одоо байгальд ээлтэйгээр байгалийн ямарваа нэгэн одоо юм зохисборыг одоо ингэж ашиглаж хийх ёстой гэсэн үндсэн дээрээс бид бүхэн яг энэ үг нь хотын даргаас сая чиглэлд аваад ингэ хийхээр болж. За энэ дээр мөн сая ордогч дарга хэллээ. Тэр нь юу вэ гэхээр бүгд төр байгууламжууд 20 хоногт бий болоод тэгээ 20 хоногоос цааш бол энэ байгууламжууд бүгдөө буугдаад явах юм байна. Энийний хамгийн гол нь үндсэн шалтгаан нь байгальд ээлтэй яаж технологиудыг бид бүхэн бий болгож одоо Монгол улсад буцаагаад эргээд ямар нэгэн одоо өрөөгөөжөө өгсөн юм хурлыг бий болгож энэ дээр үйл ажиллагаа явуулах юм л зорилготой. За мөн бид бүхэн одоо төвийн их усүр дээр яагаад энийг ингэж хийж ийна гэхээр тэр байршлыг нь бол бид бүхэн бол сонгоогүй. За сүүлд бол байршлыг нь бол тэр юуны ажлын хэсгээс нь бол асууж хахад Улаанбаатар хотод ойрхон нэгт хоёрт юу нэг ойрхон хоёрт бол байгаль одоо аль болох нэг ээлтэй технологиудыг бий болгох ногоон газар одоо энийг хийх ёстой гэсэн юм цаанаас шийдвэр гарч тэгжил ирсэн юм бэл. Ийм л юм байна. Хэлж байгаа асуудалтай холбогдуулан оролцож байгаа албан тушаалтнуудыг танилцуулъя. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны гадаад хамтын ажиллагааны газрын дарга бөгөөд COP17 зохион байгуулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Инх 50. Гадаад харилцааны яамны дэргэд COP17 арга хэмжээний бэлтгэл ажлын албаны дарга Чимгүүн дээр гадаад харилцааны яамны дэргэд COP17 арга хэмжээний бэлтгэл ажлын албаны хурлын байр логистик хариуцсан хэлтсийн дарга Батулга үндэсний цэцэрлэг төрөлөө орон нутгийн өмч төсөв төлөвлөрийн газрын дарга Нямжав. За нэмэлт тайлбар ерөнхий архитектор Төгс Дэлгэр. Нийт төлөөлөгчдөө энэ өдрийн мэнд хүргэе. Нийслэлийн ерөнхий архитектор Төгс Дэлгэр байна. За байршлын хувьд бол яаж тодорхойлсныг үндэсний хороогоор болон үндэд удирдлагуудаар шийдсэн ингээд амар төвшин орлогч маань тайлбарлаж байна. За би ерөнхий төлөвлөлт талаас өөрчлөх ёстой юу гэдэг талаар мэдээлэл өгье. За сая төлөөлөгчийн хэлсэнчлэн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөгөө бол анх бол 2009 онд баталж ээж 2011 онд бол тодтол хийжсэн. Тэгэхээр төр байгууламж гэдэг утгаараа энэ төлөвлөгөөнд бол өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж товч байдлаар хариулъя. Баярлалаа. Газрын алба Мөнхбаатар дарга. Баруун талын. Баруун талын микрофон өгөрөө. За араас нь ажлын хэсгээс хариулъя. Хэрэглээний ус, нойлын асуудал, богд уулын захиргааны зөвшөөрөл гээд эдгээр асуудлууд дээр ямар зохион байгуулалт хийж байгаа вэ гэдэгтээ нэмэлт хариулт өгье. За Мөнхбаатар дарга. За асуултанд хариулъя. Оюун зүйл төлөөлөгч. За цэцэрлэг төрөлгийн газраас бол тасалж өгөх гэж байгаа зүйл бол байхгүй. За дээрх байршлыг сонгохдоо бас нэлээд олон байршлууд дээр судалгаа хийгдсэн. За түүний дагуу ажлын хэсгээс цэцэрлэг төрөлгийн байршил дээр сонгоё гэдэг байдлаар сонгогдсон байгаа. Товч хариуллаа. За ажлын хэсгээс хэн хариулах вэ? COP17. Яамнаас гадаад харилцааны яам хариулах уу? Байгаль орчны яам Инх 50 дарга хариулах уу? За Инх 50 дарга. За бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Энэ цэцэрлэг төрөлгийн газар бол нийслэлийн харьяаны газар байгаа. Тэгэхээр богд уулын захиргаач юм эсвэл туулгын сав газраас зөвшөөрөл авах шаардлага бол байхгүй гэж ойлгож байна. За тодруулга, нэмэлт тодруулга оюун зүйл төлөөлөгч. Тэгээд сайхан мушгиж хариулж байна манай дарга. Мөнхбаатар дарга та юу яриад байгаа юм бэ? Би газар тасдах талаар ерөөсөө яриаггүй шүү дээ. Бүр хил хугаалгаа харамсаж байна. Маш их харамсаж байна. Тэгээд юм аяндаа та хэд одоо ингээд хүчээр батлах байх л та. Нүүб ингэсэн одоо юу гэдгийг. Тэгээ нэгдсэн үндэсний байгууллага та бүхэн нөхцөл байдлаа бодиттой танилцуулж чадаагүй байхгүй юу? Тийм учраас нэгдсэн үндэсний байгууллагаас энэ газрыг сонгосон.
Та нар хуулиа мэдэхгүй байна. Яамны ийм том дарга нар байж иж та нар яаж өнөөдөр ийм юм яриад ийм одоо нөхцөл байдалтай энд сууж чадчихна. Би харамсаж байна. Та бүхнийг яамны газрын даргаар ажиллаж агаад ийм хуулиа мэдтгүү, дүрм журам мэдтгүү, байгалаа хамгаалдаггүй, унтны усыг хамгаалдаггүй, хотын иргэдийг боддаггүй ийм хүмүүс байгаад харамсаж байна. Би өнөөдөр COP17-г одоо юусоо үгүйсгээгүй. Би зөвхөн энэ арга хэмжээг яагаад заавал энэ олон хууль дүрмийг зөрчин үндэсний цэцэрлэг түрээлэн дээр хийгээд байгаа юм бэ гэдгийг л би асууж байгаа байхгүй юу. Тэгээ За Нямжав дарга нэмж хариулъя. Нямжав. За оюун зул төлөөлөгчийн асуултанд хариулъя. За яг үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол ер нь бол одоо өнөөдрөөс цааш хугацаанд бол зүүн тишгээ хөгжих шаардлага байгаа. Ерөнхий төлөвлөгөө бол мэдээж хэрэг өөрчлөгдөөгүй. Одоо ерөнхий төлөвлөгөөтэйгээ уялдуулж гарсан манай 2025-аас 30 он хүртэл хэрэгжүүлэх мастер төлөвлөгөө маань одоо ерөөсөө л хөгжил бол бүтээн байгуулалт бол зүүн тишгээ хийгнэ л гэсэн юм төлөвлөгөөнүүд байгаа. Бид нар нэгдүгээр төлөвлөгөөгөө мөрдөж байгаа. За төлөвлөгөөгөө хэрэгжүүлээд ингээд ажиллахаар биднэрт юу хэрэгтэй болох вэ гэхээр маш их төсөв, мөнгө ингээд жилийн жил тавигддаг, тэрийгээ ингээд зарцуулдаг ийм ажлууд хийгднэ. За энэ ажлыг энэ газар дээр авснараа би бол хууль зөрчихгүй гэж үзэж байгаа. Яа тэгвэл усны хамгаалтын бүсээс гаргаад бид нар зураг хөрөг бүх юмаа хууль дүрмийнхаа хүрээнд ажлын хэсэг дээрч тэр үндэсний хорон дээрч тэр саналаа солилцоо зураг хөргөө хоорондоо шидэлцээд ингээд аль бол хуульд нийцүүлж явахыг бас хичээж ажиллаж байгаа. Тийм ч учраас үндэсний хороонд холбогдох бүх байгууллагын дарга удирдлага төрийн нарийн бичгүүд оролцсон санал бодлого хэлээд ингээд тал талаас нь хилцээд явж байгаа. За би зүгээр одоо энэ байгууллагын дарга одоо хийж байгаагийн хувьд оюун зул тантай бол санал нийлж байна. Бид нар энэ хүрээлэнг хайрлах ёстой, хайрламар байгаа. Гэхдээ хайрлахтаа бас нэг жоохон дэвшилтэд, жоохон ухаалаг, жоохон бас нэг арай өөрөөр хайрлахгүй болвол бид нар өнөөдөр шигээ ингээд зөөрийн нойлтой модон дундуураа явган хүнийхээ замаар явж ингээд сэсчээрээр явж модоо усалдаг гих мэтчлэн ийм байх юм бол одоо бас эх зууны одоо шин зууны бүтээн байгуулалт ногоон байгууламж маань бас яг босч чадах үлээ үгүй үлээ гэдэг асуудал байгаамаа. Тэгэхээр нэгэнтээ шин төлөвлөлт хийгдээд алхмууд хийгээ явж байгаа учраас ядчилт ор хаяж одоо автомат тусчуулалтын системтэй одоо бидний мэддэг гадны цэцэрлэг төрөлнгүүд ямар байна? Тэрний төлөвлөлтөнд одоо анханаас нь энэ юуг нийцүүлж явахын тулд нэгдүгээрт нь энэ арга хэмжээг аваад хийгээд байгууламжууд ингээд нүүб аваа явлаа гэхэд бас нэг усжуулалт нь тоог цахилгаан камерын хяналтын систем нь энэ байгууллагад үлдчихээсэ нэгдүгээрт. Хоёрдугаарт нь мэдээж хэрэг төр байгууламжийг тойрсон одоо манай ерөнхий төлөвлөгөө, мастер төлөвлөгөөтэй уялдсан ногоон байгууламжууд бас энэ зардлалт ор хийгднэ. Өөрөөр хэлэх юм бол энэ том арга хэмжээний нөмөр нөөлөг дунд нь бид нар хэдэн жил одоо магадгүй төсвийн араас хөөцөлдөж гүгээд хийж чадахгүй байсан тэр дид бүтцээ ногоон байгууламжийн бас тодорхой нэг хэсгийг хийлгээд аваад үлдчих юмсан гэдэг тийм л зорилго байгаа гэдгийг л хэлье да. Амар төвшин дарга нэмж хариулъя. Яг яагаад ингэж цэцэрлэг хүрээлэн гэж сонгоо гэдэг асуултанд хариулъя. За бид нар бол нүүбэс ирсэн ажлын хэсэгтээ манай байгаль орчны яам, гадаад хэргийн яамлагтай газар дээр нь бол ажиллаад түрүүн танилцуулсан 6 газар дээр бол ажилласан. За энэ 6 газрын 5 нь бол хамгийн гол шаардлага хангаагүй нь аюулгүй байдлын үүднээс бол шаардлага хангахгүй байна. Нэгт. За хоёрт болохоор энэ чинь оролцох нь бол төрийн дээд хэмжээний айлчлалууд болно. Дээрээс нь төрийн ерөнхий сайд нар бол хүрэлцэн ирнэ. За Арабын орнуудаас их нөгөө хаанууд нь болон шейхүүд нь бол ирнэ. За эдний бас тусгай арга хэмжээнүүдийг бол хамт зохион байгуулагдана. За ийм учраас бол ингээд зарим газрууд дээр бол ингээд шаардлага хангахгүй байна. Нийтлэг шаардлага бол хангахгүй байна гэдэг бол зүйл ангийг бол ярьсан. Дээрээс нь бол одоо юу гэдэг нөгөө Шангрила, Степ Арена гэдэг эдний заалууд нь өөрсдөө нэгт багтаамжийн хувьд бол боломжгүй байна гэдэг тавьсан байна. Яг гэвэл нэгдсэн хуралдаан нь бол хамгийн багтаа бол 5500-аас 6000 төлөөлөгч нэгэн зэрэг орох юм байлаа. Нэгэн зэрэг хурлах юм. Тэгэхээр энэ дээр зайлшгүй манай Монгол улсын хэмжээ, манай Улаанбаатарын хэмжээнд 5-аас 6000 төлөөлөгчийг нэг байгууламжид ороо суулгах бол боломжгүй юм байлаа. Тэгэхээр бол зайлшгүй ийм том талбайтай тэгсэн мөртлөө нэгдсэн шугамдаа ойрхон зочдыг бол хотын төвтэйг ойрхон зоч буудалтай нь ойрхон тээвэрлэх бол ийм шаардлага үүсээд бол энэ дээр бол ингээд яах ч аргагүй бол тогтцоо. Бид нар бол хийж байгаа энэ олон зүйлийг бол хүндрэлийг бид өөрсдийнхөө биеийн амрыг утсан бол одоо юу гэдэг Шангрилад ч юм уу төрийн ордон хийчихвэл бол айгүй хэлбэр амархан.
Тэгтээ бол эмзэгтэй хүрээлэнгийн сая дарга хэл нэмж дарга хэлдэг бол цаана нь бол энэ том арга хэмжээний ард бол дид бүтц бол шугам сүлжээний дид үзүүлэлтэн дээрээс нь тогтчлтын ажлуудыг энийг бид нэр авч үлдээд энийг цааш нь бид нэгээд улам ингээ хөгжүүлээд ногоожуулах ногоон байгууламжаа тэлэх ажлуудыг хийгээд явал бас илүү үлдцтэй болов уу гэж бас давхар бол ботсон санаа байгаа юм шүү. За Төмөр төлөөлөгч асуулт асууя. За энэ цөлжилтийн эсрэг олон улсын хурал Монгол улс Улаанбаатар хотод болох гэж байгаа нь бол их сайшаалтай сайн хэрэг юм байгаа шүү. За өнгөрсөн Сауди Арабын хаант улсад бол мэдээж өндөр хэмжээнд зохион байгуулагдсан байна. Энэ хуралчин хөгжиж буй орнуудад одоо ээлжлэн болдог. Тэгээд тухайн орондоо бас хандаг мөнгө цуглуулдаг энэ цөлжилтийн эсрэг том ажил сурчилж байгаа юм чухал ач холбогдолтой хурал гэж ингэж үздэг юм байна л. За Монголын нөхцөлд бол мэдээж хийх газар хомос учраас цэцэрлэгт хүрээлэнд хийж ийн гэж ойлгож байна. Мэдээж тодорхой цэцэрлэгт хүрээлэндээ үр өгөөчтэй үлдээсэ гэж ингэж хүсэж байна. Бид энэ зөвшөөрлийг олох хэрэгтэй байна. За бид нар 23 онд засгийн газрын тогтоолттой нэг том наадам байсан. Зүүн Азийн залуучдын наадам гэж. Одоо Монголд тусан хамгийн том наадам. Одоо маш олон дарга ажлын хэсэгт орсон. Олон талаас нийлж ажилласан. Тэгээ хамтарч ажиллахад байгууллага болон хувийн амбиц гаргацдаг. Манайх юм, танайх юм гэдэг ингээ хоорондоо эргэж хараа суучдаг тохиолдлууд ажиглагдчихсэн. Миний бие дотор нь ажиллаж байсан. Тэгэхээр энэ арга хэмжээг хийж байгаа нөхдүүд маань нэг тийшээ харж улс орныхоо нэр хүндийг бодож ажиллах хэрэгтэй. Нэг нэгэндээ байгууллага болгон өөрийнхөө асуудлыг ярих юм бол ажил өргөжлөлтөхгүй. Тэгээ би дарга чи дарга гэдээ явчихдаг. Чи над руу ярих хэвээр, тэр над руу залах хэвээр гэсэн. Энэ ер нь балай тогтолцооноос бид нар салах болсон. Дэлхийн энэ чинь тогтолцоо бол босоо уушг автгаар уу шилжчихээд байна шүү дээ. Манайхан л одоо ингээ заавал бүх хүмүүс нь мэрэгжилтэй ахлах мэрэгжилтэй хэлтсийн дарга, газрын дарга, дэд сайд, төрийн нарийн сайд гэдэг ийм тогтолцоогоор л яваад байгаа. Энийг одоо ойлгох хэрэгтэй. Одоо маань ажлын хэсэгт байгаа нөхдүүд. Хоёр асуулт. За нэгдүгээрт нь энэ талбай сонгож байгаа хэсэгт нөгөө айхтар бидний эсэргүүцээд байгаа цахилгаан станцтай давхардаад байгаа юм биш үү гэдэг ийм асуултыг асууя. Тэгээд наадам болж исэн чинь нөгөө газар широоны ажил нэгээд нэг химийн бужигнсын болох үү тийм ээ. Газар нь давхардаад байгаа гэсэн давхардж байгаа юу гэсэн асуултыг асууя. За хоёрдугаарт нь ажлын хэсгийг хэн ахалж байна гэдэг асуулт байна. Ерөнхийдөө хэн зангидж явах вэ? Хэн ямар үүрэг гүйцэтгэх вэ гэдгийг хойрлсон ажиллаж байгаа. Энэ бол улс орны чухал нэр хүнд гарах юм ажил шүү гэдгийг та нөхд маань ухамсарлаж түрүүний хэлсэнчлэн байгууллага болгоныхоо амбицийг татаж яг нэг зүг рүү харж нэг байгууллага юм шиг ажилласаа гэсэн ийм хүсэлтийг тавья. За ийм нэг хоёрхан л асуулт байна. Амжилт хүсье. За хин хариулах уу? Инх 50 дарга хариулъя. За өөрийгөө сайхан танилцуулаад асуултанд хариулъя. За араас нь газрын алба бэлдэж байгаа. За төлөөлөгчтэй энэ өдрийн яамглан гэрээ гадаад харилцааны яамны дэрэгдэх цөлжилтөд тэмцэх COP17 бэлтгэл ажлын албаны дарга бөгөөд тусгай үүрэг гүйцэтгэгчилчин сайд Чимгүүн Дар гэдэг юм байна. Төмөр төлөөлөгчийн асуултанд хариулъя. За энэ хурлын одоо зохион байгуулалт бэлтгэлийг хангахад засгийн газрын хүрээнд бол үндэсний хороо байгуулагдсан ажиллаж байгаа. Үндэсний хорооны ахлагчаар байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Одон Туяа, дид даргаар нь бол гадаад харилцааны сайд Батцэг, хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд энх хоёр болон улсын их хурлын гишүүн Болормаа нар зөвшөлдсөн байдлаар ингэж ахалж ажиллаж байгаа. За үндэсний хороог бол өнгөрсөн 2 дугаар сарын 5-ны өдрийн засгийн газрын 28 дугаар тогтоолоор байгуулсан байгаа. За энэ тогтоолыг бол Монгол улсын ерөнхий сайд Сауди Арабын Риад хотно болсон COP16 баг хуралд орсны дараагаар одоо ийм үндэсний хэмжээний зохион байгуулалтанд орё гэж шийдвэрлэж байгуулсан ийм үндэсний хороо байгаамаа. Гадаад харилцааны яамны дэрэгдэх бэлтгэл ажлын алба нь бол энэ үндэсний хорооны бэлтгэл ажлын албаар бас ажиллахаар байгаа. Нийслэлийн засаг дарга бас энэ үндэсний хороонд ажиллаж байгаа. Усны газар байгаа. Ус суугийн газар бас байгаа. За
За тэгээд энэ ер нь хурлын бэлтгэлтэй холбоотой бүх ил газрууд энэ үндэсний хороонд ажиллаж байгаа. Тэгээд гол яамдууд бас орсон байгаа. Гэхдээ яг үндэсний хорооны даргын ажлыг бол одонтой сайд хариуцж байгаа. Хийн цахилгаан станцын асуудлаар бол газрын албаны дарга хариуцлах баха. За баярлалаа. Нийслэлийн газрын албаны дарга Мөнхбаатар. За төлөөлөгчийн асуултанд хариулъя. За хийгдэж байгаа одоо энэ төлөвлөгдөж байгаа байршил маань бол тэр хийн дулааны их усэр барихаар төлөвлөгдөж байгаа байршлаас бол баруун урагшаа байгаа. Давхцсан зүйл бол байхгүй. Тодруулж асуух төмөр төлөөлөгч. Зундууд орч төлөөлөгч асуулт асууя. Нэг. За. Нэгдсэн үндэсний байгууллагын маш чухал асуудал Улаанбаатар хотод зохион байгуулагдж байгаад баяртай байна. Тэгээд үндсэн концепц нь өөрөө буруу яваад байгаа юм шүү. Цөлжилтийн эсрэг явж байгаа бол Улаанбаатар хотын буюу 9 дүүргийн хамгийн өндөр цөлжилттэй дүүргийг сонгоод ялангуяа налаах олон жил уурхайтай нүүрсний хэрэглээ өндөртэй ой мод байхгүй хуура хар орчинд хийвэл өөрөө нэгдсэн үндэсний байгууллагын анхаарлын төвд ордог санхүүжилтийн системийг нь бас хийх болцоо нэмэгдэхгүй юу? Би буруу бодоод байна уу? Бид нар ингээд муу нуха сайн ажлыг олон улсын анхаарал бас өртөх болов. Тэгхийн бол бас экосистемийг сайжруулах арга хэмжээнүүд Улаанбаатар хотод хоёр том гүрний ялангуяа одоо хятад улс бол өөрөө тэр чигээрээ ойн байгууламжийг маш хурцтайгаар хэрэгжүүлж байгаа учраас тэрэн дээр бид нэр дараагийн давхар нүүдлээ бас төлөвлөж болохгүй юу? Мөн бас нэг юм асуумаар байгаа юм. За үндэсний цэцэрлэг түрээлэнгийн хэмжээ бол Аазда 6 дугаар байранд орд юм байна. Нийслэлийн хэмжээнд 23% дангаараа бүрдүүлдэг. Зуны үйлрэлд өдөрт 12-оос 15 мянган иргэд зорчдог. Жилд дунджаар 1-ээс 1.2 сая иргэд зорчилдог. Тэгээ унтны усны бас нөөц том бүтээн байгуулалтан дээр хамгаалттай байдаг. Тэгээ энэ асуудал өөрөө уялдаа холбоо яах вэ? Тэ? Яг одоо иргэд маш олноор очиж байхад энэ үйл ажиллагаатай давхцаад эсвэргээрээ нөгөө төрийн хүмүүст одоо гадны зочид төлөөлөгч нарт ямар мэдрэмж төрөх үү? Тэрэн дээр бас нэг хэд хэдэн юмнуудыг асуумаар байна л да. Уул нь бол энэ налаах, багнуур, баг хангаа гэл бүр ингээд жиггэн цөлтөлдсөн бид нэр санхүүгийнхаа схемийг хийж чадахгүй дэд бүтцийн асуудал гээд одоо манай төлөөлөгч нар бас энэ дээр яриад асуудлуудаа ойлгуулвал тэр одоо иргэд маань манай дүүрэгт нэг юм хийчихвэл ачтай да гэж бодох байлгүй дээ. Энэ дээр нэг тайлбар авъя. За, инх тайван дарга хариулъя. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны гадаад хамтын ажиллагааны газрын дарга бөгөөд КОП 17 зохион байгуулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга. За, зөндөл орж төлөөлөгчийн асуултанд хариулъя. Тэгэхээр энэ олон улсын хурал бол цаанаас маш тодорхой юм чиглэл заалтуудтай ирдэг байгаа. Хурлын заал талбай хэр хэмжээний зайтай авах уу гэд ямархуу шаардлагууд энэ дээр тавигдах гэд. За энэ дээр нэг маш тодорхой шаардлагууд бол энэ тээвэр логистикийн шаардлагууд байгаа. Хотын төвтэй ойрхон байх хэрэгтэй энэ чиглэл байгаа. Бид бүхэн анх санал болгосон 6 газар бол янз бүрийн байршил байгаа. Нисэх, за Яармаг, мөн одоо хөдөө орон нутаг гэд нэлээд хэдэн байршлыг санал болгосон. Гэвчиг санаасаа тавьж байгаа үндсэн шаардлагыг бол айгүй тодорхой тэр гэрээн дээр тусгасан байгаа. Тэгээ энэний дагуу одоо бүхний хамгийн өндөр оноо авсан шалгууртай одоо байршил бол одооны бид бүхний яригадаад байгаа энэ байршлага юм. Нөгөө нэг асуудал нь гэвэл би одоо яг энэ цэцэрлэг хүрээлэнгийн офисын барилгыг яг барих асуудлыг хариуц шийдэжсэн хүний хувьд энэ усны одоо бүст ямархуу дүрм журм хууль эрх зүйн арцуудад яригддаг гэдэг маш сайн мэднэ. Одооны барилга байгууламжийн одоо шийдэл бол төр байгууламжийн шийдэл учраас дэд үтсээс бусад асуудал нь бол ямар нэг байдлаар одоо хууль дүрм зөрчих асуудал нь бол байхгүй гэдгийг бол энэ тэтдэрдэх байна. Одоо санал дарга. Тодруулж асуух уу? Зундууд орч төлөөлөгч асуулт асууж дууслаа. Хилцэж байгаа асуудалтай холбогдуулан саналтай төлөөлөгч авъя. Саналтай төлөөлөгч. Саналтай төлөөлөгч. За 5 төлөөлөгчөөр таслаа. Оюунзуул, Төрхөө, Мөнхбаатар, Зундууд орч, Сандагсүрэн. Оюунзуул төлөөлөгч. Түрүүн инх тайван дарга юуг хэлсэн бэ та? Түр байгууламж тэр цэцэрлэг түрээлэнгийн 2 давхар одоогийн офис чинь түр байгууламжаар явдаг. Дээр нь зөвшөөрөлгүй шүү дээ. Гэрчилгээгүй байр шүү дээ. Яагаад зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр хууль зөрчиж байгаа учраас зөвшөөрөхгүй байгаа байхгүй юу?
хууль зөрчиж хэн ч шийдвэр гаргахыг хүсэхгүй. Яг тэрнтэй ижилхэн та бүхний цэцэрлэг түрээлэн дээр байгуулах гад байгаа тэр төр байгууламжууд ч өөрөө хууль зөрчнөө гэсэн үг. Нотлохоо нь энэ байна. Хөл бөмбөгийн одоо Төв аймагт байгуулсан баха тэр одоо нөгөө хийлдэг төр байгууламж. Тэрийг цэцэрлэг түрээлэн дээр 2023 онд байгуулах гад зөвшөөрөл нь гарахгүй боломжгүйгээ буцааж исэн шүү дээ. Тэгэхээр та бүхний хийх гэж байгаа ажлыг юусоо үгүйсгээгүй хийж болно. Та бүхэн эхлээд төлөвлөгөөгөө өөрчилчих. Хуулиудыг өөрчилчих. Эсвэл одоо яадгийн төр журам дүрм гаргадаг юм уу? Одоо нөгөө санаачин байгаа юм бол одоо тэрийгэ хийчих. Тэгээд хуулийн дагуу болгоод энэ ажлуудаа хийчих л гэдэг асуудлыг яриад байгаа шүү дээ. Хуулиа өөрчлөөгүй дүрм журмаа хідүүлээ өөрчлөөгүй ээжиж өнөөдөр зөрчих тухай ингээ ихтгэлтэй ярьж байгаа нь өөрөө харамсалтай байгаа байхгүй юу? За би ус уугийн удирдах газрын дарга төрхүү даргыг нэлээд бас бодиттой зүйл ярих болов гэсэн манай төрхүү дарга нэлээд тойруулаад бас тодорхой хариулт өгсөнгүү COP17-гийн ач холбогдлын талаар ярьлаа. Тэгээ миний одоо ойлгосноор манай ус уугийн инженерүүд бол нэлээд нарийн зүйлүүдээ мэдээ энэ тал дээр бол нэлээд эсрэг байр суурьтай байгаа гэж би сонссон. Гэхдээ мэдээж дарга чиглүүлээд явж байгаа байх л та. Тэгээд өмнө нь одоо ярьдаг байсан зүйл одоо ярьдаг байсан зүйл нь ингээд зөрж байна. Тэгээд хуулийг бол зөрчиж болвол болдгийм байна гэсэн нэг жишээ болж байна гэж би харж байна. За дараагаар нь цэцэрлэг түрээлэнгийн дарга бас сая хэлэхдээ хууль бол огт зөрчөөгүй гэд хэлж байна. Зүгээр наамдаж хідүүлээ жишээ авъя. Газрын албан дээр архив шүүгээд үзвэл цэцэрлэг түрээлэн дээр ирсэн бичиг байгаа. 22 илүү 23 онд хууль зөрчөөд байна. 0 хаа 1 метраас доош гүн ухаж болохгүй. Ийм төр 0 байж болохгүй. Тэгээ цэвэр бохирын шугам одоо шугамд холбох бас боломжгүй шүү дээ энэ чинь хуулиараа. Тийм ингээд энэ бүх хууль зөрчөөд байна. 0 хаа гэдэг бичиг газрын албанаас ирж исэн. Тэгээ 0 хаачвал мэдээж тэр олон мянган хүн амарч зугаалдаг орчин 0гүй байна гэж болохгүй. 0гүй байж болохгүй учраас тэр нөхцөл байдалтайгаа байсан. Тэгээ одоо энэ асуудал дээр түрүүн бас хинч надад хариулсангүй. Бид нар зүгээр наамдаж 0-ийн асуудлаа шийдэхдээ бас хууль зөрчөө явж байгаа байхгүй юу? За тэгээ үнэхээр одоо орчин үеийн болох гээд цэвэр бохирын шугамд холбоод тэгж байгаа юм бол хууль дүрмээ л өөрчилчих. Тэгээд энэ асуудлаа хийгээд явхад ямар ч асуудалгүй. Дээр нь хэдэн мод хөдөлгөх гэж байгаа вэ гэдэг асуултанд бас хинч хариулсангүй. Бид нар нэлээд хэдэн мянган мод хөдөлгөх гэж байгаа шүү дээ. За хэдэн мянган шимаа хэд хэдэн зуун мод бол хөдөлгөж таарна миний зурган дээр харж байгаагаар. За дээр нь түрүүн зундууд өрж төлөөлөгчийн хэлдэг бол үнэн шүү дээ. Бид нар асуудалтайгаа бодиттой нүүр тулах ёстой. Бид нар нийслэлийн хамгийн гоё ногоон байгууламжтай. Магадгүй хин нэгэнд гологдож магадгүй, хин нэгэнд муухай харагддаг байж магадгүй. Гэхдээ бидний яг бодит байгаа байдал нь Монголдо байгаа хамгийн том ногоон байгууламж, Монголдо байгаа хамгийн аятайхан цэцэрлэг түрээлэн чинь үндэсний цэцэрлэг түрээлэн багхгүй юу? Энэ нэг хуучин хэдгээр зууны мууны тийм нэг хүн муулаад гоочлоод авах газар биш. Яагаад гэвэл энийг үдий зэрэгтэй байлгах гэж нийслэл улсын төсөв, олон удирдлагууд, олон инженерүүд, олон ажилчдын хөлс хүч энд чи явж исэн. Дараагаас үл хамаарч энэ ажил нь явдаг байгууллага. Тэгэхээр яг асуудалтайгаа тулсан тийм газар бид нар энийг хийхгүйгээр бас хүний түмнийхээ нүдийг л хуурах гэж ах шиг байна л да. Гой ногоон байгууламжтай, богд улаа харагдсан, туул голынхоо айс ав газар 40 мянган мод бас таригдаад тэр нь боломжийн урагчсан ийм газар ингээд хийх гэж байгаа юм байна. За тэгээд тэр цэвэр бохирын шугамын асуудлыг одоо оруулж ирэх гэж байгаа гэж би ойлголоо. Тэгээ эн чинь бол өстой гол хууль зөрчиж байгаа асуудал. Хэрвээ болдог байсан бол энэ цэвэр бохирын шугамыг аль үжээ оруулаад өчнөө орчин үеийн шийдэлтэй 0 байгуулад өчнөө одоо кофе шоп дэлгүүр хошоо байгуулчихл байсан баг л та. Тэгээд маш олон одоо хууль зөрчиж энэ асуудлыг хийх гэж байгаа юм байна. Миний хувьд бол ямар ч байсан энэ дээр төлөөлөгчийн хувьд ч тэр бас энэ байгууллагад өөрийнхөө залуу нас цаг хугацаа амьдрал сэтгэл зүтгэлээ зориулж сайн муугаараа өчнөө доромжлуулж явдгийн хувьд үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэх нь бол миний эрх бас үүрэг гэж би харж байна. Тэгээд та бүхний ажлыг яаж одоо явуулахыг хараад дүгнээд тэгээд суужий. Төлөөлөгчийн хувьд бол энэ дээр цаашдаа байр сууриа илэрхийлээд явнаа. Дуугаа суухгүй. Төрхөө төлөөлөгч. За санал хэлье гэж утсан. Зүгээр яг энэ COP17 гэдэг нь маань Монгол улсыг дэлхийд бас нэг таниулах зүйл юм болов гэж би харж байна. Өнөө маргаашийн бид бүгдийн ярьж байгаа юм биш. Мөн одоо COP17-гийн одоо энэ газрыг бид нар бас сонгочоогүй байхгүй яг энэ дээр бид.
Манай одоо сая тэр их тайван дараа байгаль орчны их тайван дараа хэлж байгаа шүү. 10 хэдэн газар санал болгосон. Тэнгуут нөгөө нэг тэр шинжээчд нь ирж шинждэхтэй за энэ дээр хий гэж. Тэрний юу гэхээр маш олон улсын номер 1-т хамгаалагддаг хүмүүс ирэх юм бэл. Тэгээд тэрнээс ахуулаад асар том асуудал үүсчихэж байгаа юм. Бид нар бол айл болох одоо тэр нөгөө хурал дээр суугаа сонсож байхад одон туяа сайдын ярьж байгаа юуг нь сонсоод байж байхад бол маш олон яг л ийм одоо төлөөлөгч нарын ярьж байгаа шиг тийм саналуудыг бол хэлж байгаа. Бүгдөө бүр говьд хийж үзүүл яасан над чинь. Цөлжөөд байгаа одоо Говьалтай аймагт авч хийлгүүл яад ингэ. Ийм санал хүртэл явж илээ. Гэхдээ энэ санал болгон бүгд унсан. Шинжээч дээрс. Тэгэд энэ нь болохоор Монгол улсын нүүр царай болж Монгол улс одоо ийм цөлжөлтөд тэмцэж байгаа. За мөн одоо энэний талаар бас дэлхийн нийтэд бас өөрсдөө ойлгуулъя гэсэн утгаар энийг хийж байгаа юм шүү. Харин Улаанбаатар хот яах вэ гэхээр за энийн далимдуулаад цэцэрлэг хүрээлэн дээр нэг дид үстэй болгоо тавьчихъя. Усын одоо заавалчгүй одоо тэр алсаас зөөгөө бохрын зөөгөөд байдаг. Усын заавалчгүй одоо ганц хоёр юм гүний удгаас одоо ингээ ашиглаад байгаа болио. Нийтдээ тийч чи маш олон хүмүүс одоо очиж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудлуудаа бүгдөө нэг талд нь гаргаяг Улаанбаатар хотод тийм санал гаргасан юм шүү. За энэ саналын дагуу манай байгууллагыг одоо Усгийн удирдах байгууллага дээр за энэ дид үсгийн асуудлуудыг хариуц та нар хийгээрэй. Бид бүхэн мөн адил за яг гаргасан одоо захирамж одоо дүрмийн дагуу одоо бид бүхэн явж байгаа. За мөн энэ байгаль орчны яамныхан за мөн гадаад хэргийн яам Улаанбаатар хот за засгийн газар гэдэг энэ бүгдөө яагаад хууль ямар нэгэн зөрчив гэдгийг нь бол энэ бүгд хийсэн байлгүй дээ. Мэдж байгаа байлгүй дээ. Мэдж байгаа болоод доошоогоо одоо зарчмын одоо ажлын хэсгүүд нь гараад ажиллаж байгаа баг. Тэгэхээр бид бүхэн Улаанбаатар хотод энэ цэцэрлэг төрүүлэг цаашаа яаж авч явах юм? За нөгөө нойлгүй байлгаал байх юм уу? Зөөгөл байх юм уу? За дотор нь одоо Улаанбаатар хотын ундны усны хамгийн том одоо бүс нь байж идэг. Тэгэхээр тэр дотор нь одоо нойлохын асуудлыг бид бүхэн зурдаад байж. Тэгэхээр төвийн шугамтай холбоо тавьсан хамаагүй дээр баг. Дээр баг. Дараа нь за би оюунцудаа чиний юм дээр ерөөс юм яриаггүй шүү. Нэг ийм хоёрын хооронд урын дунд ийм жижигхэн амбициас бол бид маш том алт магадaltaй харагдаад байгаа байхгүй. Тэр энэ бүгдийг бас бид нар больчих хэрэгтэй байхгүй. Зүгээр энэ чинь айл болох Монгол улсыг яаж сайхан харагдуулах уу, ямар талаас нь бид бүхэн харагдуулах уу гэдэг талаас нь яриад байгаа болохоос биш. Өнөө маргаашийн хоёрын хооронд юм яриаггүй шүү дээ. За юм байна. Тэр энийг бол явуулсан дээр юм байлээ. Мөнхбат төлөөлөгч. За. Би нэг зохион байгуулагч инх тайван дарга чингүүн дарга хэлэх гээд байгаа зүйл юу гэхээр одоо бидний өмнө тулгамдж байгаа асуудал юу гэхээр бэлтгэл ажлын анх асуудал нэн чухал байгаа. Тэгээ бэлтгэл ажлын хүрээнд нэг төр байгууламжуудыг байршуулахаас ахуулаад ямар байгууламж байхаас ахуулаад худалдаа авах ажиллагаа буюу зохион байгуулах аж ахуйн нэгийг сонгох асуудал чухал байгаа. Тэгээ миний хувьд бас хөрөнгө оруулалтын газрын даргын хувьд энэ даалгавруудаа таад маань зохион байгуулалтанд яаралтай оруулаад яаралтай өгөөч. Мэдээж энэ зөвшөөрөх эрхийг нь бол олгоод явчихж байгаа. Хурлаас гарчих байх шийдвэр маань. Тэгэхээр богино хугацаанд хэдүүлээ энэ зохион байгуулалтын ажил руу орохгүй бол тэгээ сүүлдээ бас бидэн дээр төрийн байгууллагуудын хооронд шийдэлцсэн цаасны асуудал болоод үйл ажиллагаа зохион байгуулахад үйл ойлголцох асуудал, за хугацаа хойшлох асуудал, зохион байгуулалтанд үр дүнгүй байх асуудал эрсдэл үүсгэе гэдэг ийм болгоомжуудээс хэлж байгаамаа. Тэгэхээр ажлын хэсгийн гэдэг юм уу зохион байгуулалтын уулзалтуудыг богино хугацаанд яаралтай хийгээд тэгээд зөв ойлголттой байж байгаа хэдүүлээ энэ ажлын бэлтгэлийг сайтруулах нь чухал байгаа. Тэгээд энэ уулзалтуудыг одоо ингээд сар шингээд бас олон хоног өдрүүд амрах гэж байна. Тэгээ 3 сарын 10-д болчихно. Тэгээ бидэнд үлдэж байгаа хугацаа богино байгаа учраас болж игэл энэ ажлын үлдэж байгаа хоногудад ч гэсэн хамаагүй уулзалтаад зохион байгуулалт руу орох ажлыг эрчимжүүлээрэй гэж хүсье. Сундууд орж төлөөлөгч. За саналуудаа хэлж идөө. Одоо энэ тэрбум мод хөтөлбөр өөрөө энэ КОП 13 Ордсын Хятадын Ордс гэдэг хотод болсон хамгийн анх. Энд ч бол юу болсон бэ гэхээр
одоо ногоон хэрэм гэдэг хөтөлбөр ойжуулах, системийг зөв боловсруулах гээд хятад улс дээр энэ асуудлыг дэмжиж олон улсын анхааралд оруулсан. За COP 15 нь хаана болсон бэ гэвэл Кувейтэд болсон юм байна. Ажибжан хотод болсон. Энэ дээр бас онцлогдсон. Тийм учраас нэгдсэн үндэсний байгууллага дээр Монгол Улсын ерөнхийлөгч тэрбум мод төслийн хөтөлбөрийг оруулсан. Бид нар энэ сүлжилттэй холбоотойгоор энэ COP 17 дээр маш анхаарлыг хандуулж чадах юм бол энэ ногоон зээл нэгдсэн үндэсний байгууллагын хөтөлбөрүүдэд хамрагдах тэр одоо нүүр царай нээгдэн шүү. Энийг зохион байгуулж байгаа ажлын хэсгийн удирдлагууд хувийн амбицаа дараад яг нэг одоо бодлогоор хараад ирээдүйд нэг чиглэсэн зүйлээ хийж чадах юм бол өр өгөөж нь Монгол улсд үлдэн, тэр дундаа Улаанбаатарчууд үлдэн. Энэ дээр маш дараагийн том асуудлуудыг хийгээд энэ дараагийн барилга байгууламжн дээр энэ экологийн системийг хадгалах горимыг оруулж ирэх бүхий л нөөцийг энэ одоо хурлаас Улаанбаатарчууд хожно гэж харж байгаа. Тийм учраас деталь болгон дээр онцгой анхаараарай. Тэгэхгүй ингээд нэг хайн гандаад нөгөөдөө найдаад энэ байдал явах юм бол өөрөө олон улсад бид нэр энэ том хоёр хөршийн дунд муухай харагдана шүү. Та нар маш чухал хариуцлагатай зүйлийг оруулж ирж байгаа шүү. Энэ бол олон улсын харилцааны хувьд маш чухал том төсөл гэж харж байгаа. Бид нэр яг тэгэхээр Улаанбаатар гэлтгүй Монгол улс 78% нь цөлжилттэй байгаа. Энийг үнэнгээр нэлээрээ. Тэгэхгүй ингээд нөгөө үндэсний цэцэрлэг түрээлэн дээр аваач байгаа л бид нар барыг болоод байгаа алаад байгаа тэрбум мод бараг л дуусах нь холг байгаа гэж хэлэх юм бол муухай харагдаж шүү. Яг л мэрэгжлийн экспертүүд ирж байгаа учраас энэ мэдээлэл боловсруулалтаа хүртэл бас гоё чанартай мэдээлэл өгөх юм бол за эдгээр чинь бас нэг үнэнгээ бас илчилдэм байж тийг гэж ойлгоё шүү гэдгийг анхааруулж хэлж байна. За. Сандаг сүрэн төлөөлж татчихж байгаа юм уу те. За санал хэлж дууслаа. Хэлж байгаа асуудалтай холбогдуулан асуулт санал хэлж дууслаа. Тогтоолын төслийг унш танилцуулъя. Цөлжилттэй тэмцэх тухай Нүбийн Суур конвенцийн талуудын 17 дугаар баг хурал зохион байгуулах байршил тогтоох тухай. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35-ийн 1-18 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48-ийн 1, 48-ийн 2 дахь хэсэг, Монгол Улсын засгийн газрын 2024 оны 229, 2025 оны 28 дугаар тогтоолыг тус үндэслэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоох нь. 1. Нийслэл Улаанбаатар хотод 2026 онд цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын Суур конвенцийн талуудын 17 дугаар баг хурал COP 17-г үндэсний цэцэрлэгт хүрээлэн орон нутгийн өмчит өсөв төлбөрийн газрын эзэмшил газарт зохион байгуулахаар тогтсуугаа. 2. Тогтоол баталсантай холбогдуулан үндэсний цэцэрлэгт хүрээлэн орон нутгийн өмчит өсөв төлбөрийн газрын эзэмшил газар шаардлагатай дэд бүтцийн болон бусад бэлтгэл арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ишгээгийн Нямбатарт үүрэг болгосуугаа. 3. Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг хурлын ногоон хөгжлийн хороо зол туяад даалгасуугаа. Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулттай төлөөлөгч авъя. Асуулттай төлөөлөгч алга байна. Саналтай төлөөлөгч авъя. Саналтай төлөөлөгч алга байна. Тогтоолын төслийг батлая гэсэн саналын томьёолоор санал хураалт. Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 70.6% саналаар тогтоолын төсөл батлагдлаа. Өнөөдрийн асуудлыг танилцуулсан уг арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байгаа байгаль орчны уур амьсгалын өөрчлөлтийн яамны гадаад хамтын ажиллагааны хамт олон гадаад харилцааны яамны дэргэдэх бэлтгэл ажлын албаныхан гадаад харилцааны яамны дэргэдэх хурлын байр логистик хариуцсан байгууллага хамт олон та бүхэнд бас чин сэтгэлээсээ баяр хүргэж цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсье. Монголыг дэлхийн нийтэд таниулах их үүсэлд өндөр амжилтыг хүсье.